байцгаана үзэгчдээ Синийг телевизээс та бүхэндээ бэлтгэн хүргэдэг Канада шин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэж байна. 2010 онд боловсрол шинжилгээ ухааны яам модон арга бүтцтэй Канадын цэцэрлэгийн барилгыг 100 хүүхдийн багтаамжтайгаар барьж эхлүүлж амжилттай хэрэгжүүлээд хөдөө орон нутагт 15 цэцэрлэгийг барьсан бол 2012 оны 3 дугаар сард боловсрол шинжилгээ ухааны яам 17 цэцэрлэгийг 100-аас 200 хүүхдийн багтаамжтайгаар барих ийм ажлыг эхлүүлсэн байгаа. Тэгэхээр энэхүү боловсрол шинжилгээ ухааны яамны барилга захиалагчийн алд өнгөрсөн намраас энэхүү цэцэрлэгүүдийг барих гүйцэтгэлийн ажлыг хийх барилгын компаниудыг сонгож шалгаруулаад амжилттай эхлүүлж байгаа. Тэгэхээр бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ энэхүү цэцэрлэгийн барилга гүйцэтгэлийн явцтай бас үзэгч та бүхнээ танилцуулахаар бэлдсэн. Канада шин нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Дэлхийн улс орнд модон арга бүтээцтэй барилгын технологиг нэвтрүүлж, ноорон дүрмийг боловсруулан мөрдөж байгаа хэд хэдэн үндэслэл байдаг. Тухайлбал Хятад, Япон зэрэг улс орнууд энэ технологиг нутагшуулах болсон гол шалтгаан нь энэхүү барилгын хийц нь газар хөдлөлтөнд тэсвэртэй аюулгүй байж чаддагт оршдог. 1995 онд Японы Кобе мужид болсон 6.8 балын газар хөдлөлтийн үед олон хүний аймаг өргөдөж томоохон хэмжээний гар цохирол учирч байсан. Энэ газар хөдлөлтийн үед модон арга бүтээцтэй барилга бат бөх чанараа харуулж чадсан юм. Орчин үед модон арга бүтээцтэй барилгын технологиг зөвхөн орон сууцнаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны гэх зэрэг олон нийтийн барилгад өргөн ашиглах болжээ. Тиймээс бид энэ удаагийн нэвтрүүлгээр барилгын явц нь өөр үе шатанд явагдаж байгаа 3 цэцэрлэгийн барилга дээр очиж хийсэн сурвалжлага танд хүргэж байна. Бидний сонгосон эхний цэцэрлэг бол Хаанвал дүүргийн 9 дугаар хоронд байралтай Ататерет компаниг гүйцэтгэж байгаа цэцэрлэгийн барилгын ажил юм. Энэхүү цэцэрлэг нь тус бүр 25 хүүхдийн багтаамжтай, 4 ангитай, ариун цэврийн өрөө, хувцас салхи өрөө, урлагийн заал гээд сургуулийн өмнөх насны хүүхдэд шаардлагатай стандартын бүхэл зүйлсийг багтааснараа онцлогтой юм. Ататерет компанийн хувьд бол бас сүүлийн үед маш олон барилгуудыг Канадын энэ технологийн барилгуудыг бол хөдөө орон нутагт нийслэлд гүйцэтгэж байгаа туршлагатай компани нэг. Тэгэхээр энэхүү компани маань хизээнээс үйл ажиллагаа явуулж ирсэндээ энэ хоорондоос хичнээн барилгуудыг гүйцэтгэж явуулсан байна. Манай компани 1998 онд байгуулагдсан. 2006 оноос Канада технологийн модон байшинг Монголд нэвтрүүлээд үйл ажиллагаа явуулж байна. Баригдсан барилгуудын хувьд гэх юм бол яг бидний зогсож байгаа энэ цэцэрлэг бол 8 дахь цэцэрлэг. Хувийн орон сууцнуудын хувьд гэх юм бол ер нь 300-ыг барьсан байгаа. Тэгэхээр энэ цэцэрлэгийн хувьд бол инженерийн бас хэцэлтэй тий барилгын материалын хувьд бол маш бас өргөн цар хүрээтэй байгаа. Тэгэхээр энэ цэцэрлэгийн тухаас мэдээлэл хоёул хамгийн дөрөв үзэгчтэй хүргэе. Давхар дундын хувьчилт мөн дээврийн татангуудыг үйлдвэрийнхаа шугам дээр бэлтгэж ирээд эндээ хөсөрдөг. Хануудыг ч гэсэн үйлдвэр дээр бэлтгээд ирж хөсөрсөн байгаа. Энэхүү цэцэрлэгийн маань хувьд 638 м²-ийн байшин байгаа. Ийм барилга байгаа. Манайх үйлдвэр дээр яг хийцүүд энэ бол 10 хоногт барилгын талбай дээр ирээд бол модын хийцээ өгсөрөхөд нэг 6 хоног зарцуулсан. 6 хоногийн дотор бол ерөнхийдөө энэхүү цэцэрлэгийн маань бүх модон каркас хийцлүүд нь боссон гэж ойлгож байна талбай дээрээ. Тэгээд энэхүү цэцэрлэгийн хувьд барилгын ажил 13 оны 9 сарын 25-наас эхэлсэн. Тэгээ 3 сарда багтаагаад улсын комиссд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Монгол орны хувьд модон арга бүтээцтэй барилгын технологиг нэвтрүүлэх ажил тодорхой үе шаттайгаар хэрэгжиж эхлээд байгаа. Тухайлбал сүүлийн үед Канадын технологиор баригдаж байгаа барилгууд галаас урьдчилан сэргийлэх хамгаалалт тохиолдлыг сайтар хийж өгдөг болсон гарах аюулаас урьдчилан сэргийлэх эхний алхам юм. Яг энэхүү цэцэрлэгийн хувьд барилгын ажил ерөнхийдөө 90% явж байгаа. Тэгээд дотор заслын одоо хийгдээ явж байна. Бид нэр энэ цэцэрлэг дээр галаас хамгаалах тэрхүү үйл ажиллагааг бас захиалагч болон авторын зүгээс гүйцэтгэгчийн зүгээс нэлээд сайн авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг жишээ нь болохоор бид нэр гипсийн автанг 2 давхарлаж хийж байгаа. Гипсийн автангийн хувьд гэх юм бол дангаараа галаас эсэргүүцэх чадвар нь бол 30 минут, 2 давхарлахаар бол цагаас 20 минутын хугацаанд галыг нэвтрүүлэхгүй барьж чаддаг. Тэгээд манай оруулж ирж байгаа модон бүтээгдэхүүнүүдийн хувьд гэх юм бол ерөнхийдөө дандаа 2 дугаар сортын моднууд байгаа. Энэ нь болохоор барилгын үндсэн даацын хийц, ер нь барилгын үндсэн хийцүүдэд ордог тийм сортын моднууд.
Канадын модон каркасан барилгын технологи нь баригдах явц хийцээрээ хялбар байдаг тул цэцэрлэгийн барилгадаар Монголын чадварлаг болгосон хүчин инженер техникийн ажилчид ажиллаж улс орныхаа бүтээн байгуулалт хөгжил цэцэрлэгт хувь нэмрээ оруулж байгаа юм. Манай инженерүүдийн хувьд гэх юм бол шүтээсийн барилгын модын эзэн технологич инженерийн ангийг төгссөн инженерүүд байгаа. Мөн барилга инженерийн сургуулийн иргэний байгууллагын барилгын ангийг төгссөн инженерүүд мөн можийн ажилчдын хувьд гэх юм бол Канада барилгын төслөөс явуулдаг сургалтанд бүгд хамрагдсан тийм боловсруучнууд ажиллаж байна. Тийм мэргэжлийн боловсруучнууд байгаа. Канада улсаас SPF бан тэгээд OSB зэрэг модон материалууд Америк улсаас Garden брэндийн дулаалгын шилүү мөн Simpson Strong Tie гэдэг брэндийн хамгийн чухал зүйл болох бэхлэгээ төмрүүдийг оруулж ирж энэхүү барилгатаа хэрэглэж байгаа. Бас Монголын зах зээл худалдаалж байгаа. Энэ цэцэрлэгийн дэд бүтцийн хувьд гэх юм бол 7 цэвэрсээ хувийн худгаас авч байгаа. Гадна бохир усаа болохоор хуучин цэцэрлэгтэйгээ нэгтгээд 40 м кубын багтаамжтай тийм цэвэрлэх байгууламж барьж өгч байгаа. Барилгын зураг төсөл боловсруулах, барилга хүсрэлтийн ажил гүйцэтгэх, барилгын материал эдлхэн үйлдвэрдэг ган харш компани та бидний яг одоо харж байгаа Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд баригдаж байгаа энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаамаа. Барилгын ажил 50% явагдаж байгаа бөгөөд ханы арга бүтээс дээврийн татангийн ажил одоогоор хийгдэж байгаа юм. За гүйцэтгэл бол нэг 40-аар нь 50-50 гэх юм уу да. Бид нэр суурийн ажил дууссан. Суурийг дууссан учраас хануудаа босгоод нэгдүгээр давхрын ханаа босгоод давхар дундаа хүчилтаа тавиад тэгээ одоо хоёрдугаар давхрын хааныг босгоод одоо ингээд хоёрдугаар давхрын дээврийн татангийг одоо босгоод ингээд явж байна. Яг Канада технологийн хувьд гэх юм бол яг одоо зуны дулаан цаг энтерт бол ихэд хурдан босчих бололцоотой ер нь их боломжийн ажил шиг санагдаж байна. За энэ ажлын хувьд бол манай ган харш компанийн хувьд одоо анхны ажил энэ технологиор. Гэтэ яг зүгээр ер нь модны ажил бол манай компанийн хувьд бол бас нэг тийм шинэ ажил биш. Манай ган харш компани бол соёлын яамны тусгай зөвшөөрөлтөй төв соёлын туршлага сэргийн засдаг сүм хийдийн барилга шинээр барих засах иймэрхүү ажлыг нэлээд хийсэн. За ашиглалтанд өгөх хугацаа бол 7 сарын 1 гэсэн байгаа. Зүгээр яг тендер зарлагдаад одоо яг ажил эхэлсэн хугацаа бол 11 сарын 15-наас эхэлсэн. Энэ барилга чинь өөрөө 24 үржих нь 12 хэмжээтэй. Ер нь бол яг зүгээр яг дулаан цагмагт бол нэгдүгээр давхрыг бол нэг 5-аас 7 хоног тэгээд ферм татангүй ер нь бол барилгыг зөвхөн одоо манайх нэг торох гэж ярьдаг шүү дээ нэг барилгын гадна талын тийм торхны юуг бол нэг сарын дотор бол босгочгоор шинжтэй юм шиг байна. Бид нар ч яг хүүтэн нойтон янз бүрийн бас тэр юунаас болоод тэгээд ер нь бол болцоогоор л явж байна. Барилгын материалын хувьд бас ямар материалууд ашиглаж байна? Яг энэ технологитой бол холбоотой онцлог материалууд зөндөө байгаа шүү дээ, тий? Тийм одоо энэ ханы хийж байгаа энэ арга яс моднууд одоо энэ бүх моднууд ч юм бол яг одоо Канада моднууд байгаа. Тэгээ яг энэ нөгөө яг зураг цаанаас нөгөө бүх юмнийхаа нөхцлөөр шаардсан учраас яг энэ Канадын мод байх хэрэгтэй. Одоо ингээд нөгөө дулаалгын тэр бүгд одоо яг стандарт заагдсан Канада технологи байх хэрэгтэй. Тэр утгаараа яг тэр бид нэр хугацаатай байгаад тендер мендер нь 8 сараас эхлээд зарлагдах зэрэг 11 сард дүгнэгдсэн юм. Тэр үедээс бол бас Канадаас мод интернет татсан бол бас арай жаахан өртгөө хөвчихсэн жаахан хямдрах байсан байж магадгүй. Бид нэр